1921 онд ардын хувьсгал яснаар тэр үеийн төр засгийн газар хуралдан шинэ хэд хэдэн яам байгуулсан. Үүний харьяанд шүүхийн байгууллагын анхдагч байгууллага болох Жанжин салаа нэртэйгээр анх байгуулагджээ. Хянан сайжруулах газар, засан хүмүүжүүлэх газар, хорих байгууллагуудыг удирдах газар гэсэн маш олон нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм а. Энэхүү байгууллага нь төлөвлөгөөт эдийн засгийн үед тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байсан. 90-ад оноос шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага болон засгийн газрыг хэрэгжүүлэх агентлаг болтлоо өргөжсөн юм а. Өдгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүхт 90 жилийн огоо хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж байна. Үр бүтээлгүй зүйл ярьж хийхийн оронд ажилчдынхаа нийгмийн асуудал ихээхэн анхаарал тавьжээ. Зүгээр нэг баяр тэмдэглээд өнгөрөх биш. Энэ бол маш өргөн дэлгэр цар хүрээтэй. Тэгээд өөрсөнд маань бас үлдсэн бүтээлтэй юм байх ёстой. Тэгэд бид ер нь бол энэ хамт олонныхоо нийгмийн асуудлыг шийдэх, айдвартай орчин биелүүлэх, ажиллах айдвартай орчин биелүүлэх бидний ажлын бас нэг гол фронт нь ханны цаана байдаг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн одоо амьдрах нөхцөл, амьдралын орчин энийг сайжруулах дэлхийн стандартад хүрэх чиглэлээр бид нар маш олон ажил зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байгуулагдсны түүхт 90 жилийн явж байна. Энэ байгууллага бол төрийн төлөө, төмний төлөө явдаг байгууллага. Хүнээр хүн хийдэг байгууллага доо ер нь одоо тэгээд Монголын төрийн өмнө ер нь байсан хүнд хэцүү болгоныг л энэ байгууллага үүрч ирсэн ийм юм байгаа юм. Түгээрч орохгүй одоо 50-аад оны үед автолборж байсан, 60-аад оны үед сангийн аж ахуйнуудын суурийг тавьсан, барилгын суурь байгуулалтын суурийг тавьсан, ер нь бүтээн байгуулалтын асар их түүхтэй. За тэгээд одоогийн байдлаар ер нь нэг 300 гаруй мянган хүн энэ байгууллагаар дамжиж хүмүүжиж гарсан баг. Тийм тооцоо байдгийг 300 гаруй мянган хүн. Энэний ард гарна гэдэг бол энэ байгууллага хамт олонны их том ажил доо. Хувьсгалтай нас чацуу шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ард түмнийхээ инх тайвны манаанд цаг наргүй зогсон өдгөө их ойгоо ажил хөдөлмөрийн амжилтаар угтаж байна. Ан хүрээнд маш олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна.